За эрхэм улсын их хурлын дарга эрхэм гишүүдтэй өглөөний мэндийг хүргэе. За би байнгын орооны дараагаар 2 жил ажиллалаа. 1 жил ажиллаа солилцоостой байсан. Тэгээд 2 жил ажилласан бүх гишүүд байнгын орооны гишүүдтэй ажлын албаныхандаа бас баярлалаа гэж хэлье. Энэ 2 жилийн хугацаанд манайх олон хуулийн төслүүдийг хэлцээд батлалаа. Энд одоо хамтран ажилласан байнгын орооны бүх гишүүдтэй ажлаа ариун жаргал тэргүүтээ манай ажлын албаныхандаа маш их баярлалаа гэж хэлье. Бас би хуулийн тэр тогтоол биддэг асуудлууд дээр одоо манай байнгын орооны бүх гишүүд хамтран ажилласан. Нөгөө талаар өчтөрийн тэр байнгын орооны даргын сонгох асуудал дээр Батөлзийн Батэрдийн гишүүн гендерийн асуудлыг бодож одоо ингээд мандхай гишүүнд зам тавьж өгч нэрээ татсан бас Батөлзийн Батэрдийн гишүүнд бас баярлалаа гэж хэлье. Нөгөө талаар одоо тулгамж байгаа олон асуудлууд байж байгаа. Хөдөөж гоёны талын одоо хуулиуд, байгаль орчны талын хуулиуд, за тэгээд одоо урд 8 сард болох COP17-гийн хурал байгаа. Энэ ер мандхай гишүүнд захих юм одоо Монгол улсыг одоо олон улсын түвшинд харуулах дэлхийн 190 гаруй орноос төлөөлөгчд ирэх энэ дээр сайн ажиллаараа байнгын ороо COP үндсэн орооны хурал болсон төлөвлөгөө нь гарцсан байгаа. Нөгөө талаар энд том төслүүдийг хэрэгжүүлэх талын хэлцээ явагдах юм байна. Энэ дээр хамтарч ажиллаарай гэдэг хэлийг тавд баярлалаа.